Сайн байцгаана уу? Шинэ номоор уулзж байгаа та баяртай. Миний контентыг сонирхож үзэж байгаа та бүхэнд маш их баярлалаа. Өнөөдөр бас нэгэн өрмө цанцгой зохиолыг сонгоо авсан байгаа. Шүүдэр цэцэг зохиолчийн Хотол цагаан гүнж гэдэг ном байгаа. Ингээд бүгдээр ном уншиж эхэлцгээе. Шүүдэр цэцэг Хотол цагаан гүнж. Тэнгэр уулын доод биеийн хүндий тал ногоорон цуны ихэн сар айлчлан ирвэ. Тийм хаан орбололцсон алалдаан алтан ургийн ной тааш нарын тархийг зовоож байхад эмс хатад мөнх орчлонгийн жамаар өрх хүүхдээ өсгөн өрх гэрээ тогнуулан өргөн хорвогийн амьдрал жамаараа орсаар ажгүй буман хатан тэнгэрээр нүүх цагаан үлс харлан бараанцаар их аадар бороо шааган сарав. Борооны усан манан дундаас нэгэн цагаан морьтон наашлан тавьгаж явдлаа. Цасан цагаан хуншуу болон хуурайд хөөх тэнгэрт хөөрнөөсөв гэсэн зүгт үтснээс хойш гайдуугийн их хатан бомон хөвлийдэг үрээ охин хүстэм гэж бат итгэжээ. Алгын зэрэгтэй байлдахаар ирчсэн мөрний тийш одсон гайдуугийн зүгээс цагаатай анхыг ишиг хөл нуурын цаад бие хүртэл хөөжгөөд ирж яваа гэсэн баяртай сайхан зураг туулгасан илж товтлон ирсний маргааш буман хатан гинэт хугацаанаас 2 сарын өмнө амарч гарт уншиж эхлэв. Буман хатны угсаа гарвал энэ уцаагадан албат харьяат Жалаар аймгийн Бигтүр Жинжин бүлгээ харин их Баяута Ботонгууд аймгийн хүн байж их нь буманг баг байгаа Ботонгуудын угсаа гарвалын том хэлж өгчээ. Ботонгууд аймгийнхаа томог тэнгэрийн тагнас хуншуудын дүрээр газар дэлхийд ирж нэгэн үзэгсэлэнт нууранд бууж үцэгдэн хөмсөглөө тайлан гоогд болцгоон усан чумбан зингэдэг. Тэгтэл нуурын эргээр явж асан нэгэн гөрөөчнгэр тэрхүү хун тагнасан говцэгсэлэнт дурлан нэг нь өмсөглийг авч нуужээ. Нэгэнд өцөтөн өмсгөлгүй хоцорсон тагн газарт үлдэж өнөөх гөрөөчнийг гэргээ болсон гэлцдэг. 20 овогтнууд ч Ботонгууд аймгийнханч ил домгийг үеэс үед хилэлцэж ирсний учир хуншуун ихтэй хэмээн ихэжүүдэн биширдэг тул буман бүсгүй хуншуг үзүүлсэн охин өртөө болгын тэмдэг гэж баярлах адлаа. 2 жилийн өмнө дөрвөн наснд нь алдсан ууган огных нь аимшигт өвчин дахиах үе хэмээн түгшиг. Чи Барлас аймгийнхны хараал ширээл хүрсэн үйлдэ охин хөвлийг савнагав. Дахиж л охин дөрүүлж өгөөдийн угсааны өндөр дэд нэр хүндэд гайд өтгөр удавчи. Заяагүй им хэмээн хатам их шипкан хатан занчулсан санагдан. Нохонл байгаасаа хэмээн тэнгэр залбирах зэрэгцээр энэ өдрийг хүрсэн аж. Ир нөхөр хайдван бомон хатантаа инхэр зовлон ханддаг. Ивэлэн хайрладаг боловч бомон багт нь Арлууд аймгийн ноён эцгийнх нь багын андын хүүдээс үлсэн ч хожим илийн голын савнуудыг өгөөдийнхэн эргэжээлдэ оруулсан хойно цэл залуухан хайдуу тэр хаваар явж байгаад бомон бүсгүйтэй санаандгүй таарчихжээ. Тиймхүү удвал цэцэг дэлгэрсэн илийн ногоон хүнтийн нэгэн гоо цэцэг мэд үзэгсэлэнд бомонг олж харсан. Хайдуу түнд сэтгэл алдран ураг барилдгаар шийдсэн ажгүйн. Тэр нутаг урд Чингис хаанаас цагаатай хүүдээ зааж өгсөн эзэмшилэнд байснаа. Өгөөдийн угсааны залуу эзэн хайдуугийн мэдэлд одсны анхны сануулга тохоо болгох мэд багтаа хүнтэй өндгөн суу тавьсныг нь үл томсорлон охиныг нь гуйсанд нь Бигтүр их дундуцав. Гэсэн ч хаан хүний уурга урд хувь нь ууж гэлцдэг ёсоор эзэн хэдий өндгөн сүйг буцаахгүй гэсэн ч алтан ургийнхэн дунд өдрөөс өдөрт хүчрэгжиж байгаа хайдуугаас огноо харамлах нэг хэцүү. Нөгөө талаас огныхан сэтгэл төрөөр ихэд нийцсэн учраас наашаа гарч инeen цаашаа гарч уйлгаалтан байж буманг хатамд мортуулгаар болсон юм. Гэвч тэр жил нь хайдуу мөн хааны өрн зүгийн тайн тулаанд мордсон тул дараа зун нь хурим найр тэглэж буман бүсгүй хашхунтай чим бэр болж мордсон билээ. Эцэг нь ихэндээ зааргалж байсан учраас гагц өндгөн сүндж байсангүй. Хайдуугийн их шипканыг ааш зам бэр бас ил
болсон улс гэж зарим аймгийн үед хэлэлцдэг зэргийг баталсан тэнэгэлсэн аж. Үнэхээр ч тэрхүү хатуу гараг шипкан хатан бомон бүсгэд ихнээсээ төдийл нүур өгөөгүй агаад алтан үргийн хаад голдоо бэр болгож ирсэн уламжлалтай цэгийн зүс шилэгдэг гэлцэг хонгороод аймгаас их хатан авсангүй гэж үүдээ ихэд хэлгэнсэн билээ. Үнэхээр эцэг хүн эндүү ташаа бодгоно ховор бомон бүсгүй сэтгэлээ өгсөн хаадуугийнхаа хатан болж ирээд ихний ганцхан жилэл жаргалтай сэтгэл төрөн амьдарсан гэд. Учир нь хайдууг их хатан болгоод нэг жил өнгөрөв үгүй юу. Их шипкан нь идэв хийлэн ятгасаар бүрт хүчний уугуул хонгороод аймгаас солон гэдэг 16 настай бүсгүйг багатан болгон авч ирснаар бомон бүсгүйн зовлон эхэлжээ. Багатан ирж хайрт нөхрөө өөр нэгэн бүсгүйтэй хуваалцсан. Сэтгэл шаналхын зэрэгцээ хов тавилангийн цогцолт хөөрхий бомон хитэн тэнэрүүгийн хамт хатам их нь илтэд багатныг нь илүү төцөг болсон аж. Бүсгүй хайдууд ирсээр жил дараалан хөл хүндэрч нэг охин нэг хүүхэн төрүүлснээс ууган уриалджээ. Чинжи гэж нэрлсэн тэр охин нь эрүүл сарвал мундар шиг цагаан хүүхэд мэхээс мэдлсэн атлаа. Ойндоо хүрээж үгүй дөнгөж 7-8 сартаагаас мөлчгөрхөн арьсан үрчийн сөөсгөр хитэн сэвлэгэн унаж халцарсаар 3 наснда санчигнасаа бууралдан дөнгөж цугайсан цаг өршөднүүд нь мултран унаж хоргол хар нүдэнд нь хөгшнийг шиг цэгэр хүрээ сууж ичийн үрмэнээ хэмээн дуудахад дуулахгүй чихэн хатууран нэлзраа нэлгаараа хөгшөрч урд хожид үзэгдэж дуулдаггүй аимшигт өвчнөд нэрвэгдэжээ. Хөргийн нэлх огн нь инхүү өдөр сар өнгөрөх тусам өтөлсөөр түмэн үржлээ болсон сархаг шиг нүүртэй тохон чинийхэн атгар эмгэн болж хувраад дөрвөн наснда хэвтэр тоож уталгүй насан гутаг болсон аж. Хайдуугийн төрийн их зарин сүл тусавгийн хатаа нэлх жааханда эмгэрсээр тэнгэр татсан жинжи огны сүн сүлдийг үтэн 2 хоног бөөлөд алас талын дэртэд сүнс нь амарлав хэмээн альцсан билээ. Их чихээ нэг он дээр нь мэндэлсэн урус ажгүй гэр хэрэрсэн шипкан хатан ангалан жинжи огны хазар тухны арьсан нэлх хүүхдийг шиг булбраа мөлчгөр биш хогжруудсан хуурай байгаа гэр хаажиглан бомонд сануулсныг тэр үед нь хинж анзаарсангүй өнгөрчээ. Гэтэл дараа жилд багатан соолныг жапаргуугээ төрүүлсний дараа хүүхдийн ухаалгаад шипканыг альжлан эргээд жинжи охин хэдийний хөөгшөрсөн мөг шиг үрчиж хорж ижилсэн орсон гарсан амьтан хүнд айдас гайхаж төрүүлгээр болсон байв. Энэ хүүхэд хашийн өдмийнх нь гайд хөдгөр утгагүй эцгийнтэй нь зэргүүд барлас аймгийн залуу охтыг олноор нь хүчрэгэн буцралснаас зангирсан өш хараар ширэл энэ огны бит нүрснээс зайлахгүй тэнгэр ивэж мөнхийн дараа манай өдмийнхэн толвынхнаас хаан ширээг буцааж авах юм билүү. Тэгвэл өгөөдөн угсааныхнаас эрдэм намтай ухаан сэргэлэн хашийн хүү хайдугт их ор залгамжлах магад хэмээн алтан үргийнхэн цагаатайнхан ярилцаж буй. Гэтэл хайдугийн их хатнаас ийм хүмүүн бусын өвчин ороосон охин төрсөн байдаг. Амсгаа хураагаас өмнө өдөр дүргэн нүдгийн загруу зарц бартлаг айлд хүргэж өгөл яадаг юм хэмээн шипканыг тажигнахад ухаас сэтгэл зөөлөн ааш шалтам төрсний дээр хатуу ширүүн хатам ихэсээ өгдлээ хайдаг бомон бөмбөгөндөл жижигэн уйсаар сууж билээ. Өөрийг нь үзгээрээ имхээ хэмээн цангинуулан дуудах өвдөгнөөс өндөргүй тэр жаалган охин түүнийл мах цусны тасархай тэнгэрийн өршөөлгүй тааллаар тийм аимшигт өвчин эргэцснээс биш өгөөртөн бяцхан үрмэн гэж шипканд өрөвдөн хайрлах сэтгэл төрөвч хаан усааныханд хайрлах нэмжин сэтгэлээс эргэмлэх нэр төрнө. Хавгүй дээгүр оршдогт итгэдэгтэй болчмрын дал шиг жижигхэн хоржиж нөсөөдсөн чөргөр гараас нь зээрлэн хормой дээрээс авч хаяад ухасх юм болсон сон барлсын эрвэлж утганы хараал ширээл энэхүү аж ахуйнд нь хүрэлснээс зайлахгүй. Эрвэлж гэдэг утган нь идэр залуудаа эрвэх шиг эрвгэр нүдэлсэн сайхан хүүхэн явсан ч галын таглах үйлдгээрээ өтөл хөгшин чавганцын дүрд ховрон өөрт болон овг аймагт нь тайсгансан бүхний харааж дайрлагад дайруулдаг.
шидийг эзэмдсэн им гэсэн үг уул талаар нэг тархжээ. Шипканы хувьд тэр эрвэлж удахантай нүүр учирч яваагүйч хараал ширээлээс нь их зэрвдэг аж. Гэвч харнилгаараа хөгшөрдөг адын өвчнөд эргэцэн охиныг нь нутгийн зах руу хончингалд аваачиж орхих гэсэн Шипканы үгийг бомон хүсэр өргөж хөөрхий жаахан үрээ эцсийн амьсгал тасралтал нь өөрийн гараар асарч тойлсон бэлдээ. Шөндөө чинжи ичи хөл дараад байна гэдэг байв. Тэгэхэд нь бомон цал буурал толгойтой алт хөрөхгүй жаахан битэй бяцхан охиныхоо хүнжилт гараа хийгээд халуун цунаар азарган нэхий тул майдсан адхан багтам жаахан хөлн зэв мөс байдагсан. Цусгүйхэ болсон тэр өчүүхэн жижигэн зэв хөтөн хөлийг нь халуун сүлний тосоор тослон бацалгаад огн нь өсөөдсөн өөдсөн ч нэгэн гараараа ихэнхээ гоо цагаан үзүүгээр твэрдэг байж. Бомон хатны өндөр эмэг нь 75 сүдэртэй байхдаа хотны хөлдөөс дээр галтран хөлөөшил бэрэ гугалжгаад хөвтөрт орохдоо тийм хөлн зэв мөс болжгаад хүн өдөлтлөө наартад шороо хөдлөж явахын хэрэггүй юм. Цус минь зарцаж хөлөөж дулаацгыг үзгээ болжээ гэдэг байсан нь залуу хатны санаанд орно. Уурга хамлуулсан их нь хорж хүрээгүйсэн айраг мэдсэл залуугаараа байхад орчлон дөрвөн хаврыг үтсэн алдраа өрн ийм цал буурал толгойтой түмэн үржлээнд баригдсан. Тохоончны эмгэн болчихсон хэвтэж байх нь орчлонгийн наадаа юм уу? Таажигнал юм уу? Харин хайдуу эцгэн тийм хоногоо хүлээж хэвдэх огноо харахаас шинүүд галтардаг байж. Ирчүүд ханан гэртээ насан дарагдан хэвдснээс дайн тулааны газар ясаад явахыг эрмэлдгийн учир тэгтлээ өдөлж дороодч байж хатан гэртээ буцдаг өвгөт ховрхон бэлдээ. Өвөг эцэг өвгөдөө эзнэн эдэрхэн 55 наснда гинэд орчлон өргөсөн гэлцдэг. Эцэг хашинч түүнийг дүнгэж долоотод 26 даа тэнгэрт одсон агаад өвгөдөө хааны багатан хайдуугийн эмэг их борогчин ахаатан ачига мөн хааны ордод хүмүүжиг байг агууд мөн л хөгшөрч дороодгоос өмнө орчлон чимээгүйхэн өргөсөн аж. Тиймээс ордодны хинж өчүүхэн жаахан жинжи охин шиг ийхүү үржиж горж идэл өдлгийг үзээгүй тул нүд халтарах илэг эмтрэх нөгөө бодлын гэрдхийн гайхахын ихийг үгүйшгүй. Их амтан л үрээсээ сэжиглэг зэрлэг үл мэдхийн учир бомон хатан ихэнхээ зэрлэгд огоорон тэнгэрийн зэрлэл хүртсэн бяцхан огноо асарсаар нүд аниулахта надад дахин үйл тохин үрл бүх цаяагаасаа билээ хэмээн онгод шүтээндээ залбиран гуйж билээ. Хайдууган цуслан сэрүүхэн сайхан цогоод тэнж дээр хайдуу хааныхан өрхөөлжээ. Цаан нуруугаар хөшин өвдөх нь ойртон ойрцоор цай буцалгын зур нуруу хөвлөдөн зэрэг мянган зүү шивэг мэт хатгуулан туншиж буй бомон хатан тэсвие бэр хөвдөлтийн завсар өчлөөгөр нь хэсэгэн дуг хийхдээ өнөө уйлд жаахан жинжи огн нь цал буурал толгойлон орных нь хөлд инээж зогсгыг үзв. Ичи та яагаад тасхар үстэй би цав цагаан үстэй юм бэ? Эмэг ичи бас л гар үстэй байгаад би юуны учир ийхүү хөвшөрсөн юм бэ хэмээн цэгэр хүрээ цаграгласан өрөвдөм торон горнуудээрээ тасч ирдэг огноо зүудэлсэндээ баярлахаас илүү цочирсан бомом. Барласынхны ус хорсол өнөө хүртэл тайлагдаагүй гэж юу? Өчүүгэн огны минь сүнсийг авсан эрвэлж удахны сэтгэл хансангүй гэж юу хэмээн айдас тавцаар арагшаа угарахад ард талд нь хүлээ зогс өнөө үзэсгэлэнд удхан им хөвшлэгт илдээр нурууг нь тас завчлаа. Удахны хурцэлтний ир цоон нурууных нь арсыг ширхийн цуссээр ороход ашгүй тэнгэрт буй өдөл бяцхан огондоо очиж хөлийг нь дулаацуулж сүүлээр тосолж өгөөдөө хэмээн бодсоор хатан хартаарсан зүднээсээ сэрэгтэн төрхөөр туншиж ууц нуруугаар нь тисгийн аргагүй өвдөж байлаа. Гэрийн эсгийн үд зөгөгдөн нэгэн залуухан уйгурч
Холын гижний бараанаар өргөний олон нохот хуцалцаар тосон тавгах зэрэг чимээ буман хатныг гадаад ертөнцтэй холбож байлаа. Хэвлийн өдөн цүл хідэл эзрэггээр тэр нь доошлог энэ ураг. Үнэхээр охин үрэм гэж юу? Үгүй л баймаар юм. Урус хүн л хэвлийд ингэж биттэй тэрч тухал одрох мэт тамир ихтэй хүл гартай болгоно. Ихтэй мэдрэгддэг байсан сан. Зүудний минь цагаан хүн охин үрс зүгнөөгүй байгаасай ижилт хандаа усгүй үнэн ч ир хүн байж надаар мөндөр цагаан нухун заяахыг зүгнсэн байгаасай багаатан солон жил дараал нь дуугаар чапаар нэртгүүгөө цугуулад байхад их хатан атал би ганцхан хүүгэнтэй байдаг гэж буман бодохдоо хатам их шивганж дахин заяамууд охин үр төрүүлгийг зээрлэх гэж ханган цагнсныг сандаг байв. Өргөөнийх нь хөгшин шивгчэн борголж нэмгэн торгомсог алжуураар хөлсийг нь арчиж зэлгийн зэдэм уулгалаа дөнгөж төч шуурч би атал сархинэг шиг урчижсэн гар царайтай өг дууцуудаж гар нь аливаа дэвлэг энэ барлаг игнэр урдн уйлмууд жинжи охиныг эсэм минь их барьж авч байсан мэлээ. Өвдөлт улам бүр ширүүсэн хоорондох завсар нь ойрцоо цай буцалгын хагастай тэнцгээр ойрхон хатгуулан туншиж байтал шивган хатан хайдуугийн хүрээнд буулаа. Хоёргоо дараалан төрүүлсэн тэдэн ирүүлж ирэг өсч буй зэрэгээс болсон уу? Аль эсвэл өөрийгөө сонгож гүйдэ буулгаж авчирсан хатан уучраас тэгдэггүй. Хатамыг нь багатан солныг бумангаас ямагт илүүд үздэг аж. Агайтан багатны өргөнд буу зайлж ундаалж буй бололтой. Бумангийн өргөнд үзэгдэлгүй нилээд удав. Аж руу гогон цаг хугацаа агшчих мэт тисгийн ирэггүй өвдөлт улам ойрцоотл гадаах ертөнцийн чимээ анирыг хэдийн анзаарга байсан. Буман шүд зүүн дулсээр байлаа. Хатны төрөг цагтуулж ярьсныг мэдсэн боргол шивгчэн ахадны гэрээний зүүн хаяан зассан өтөг бууцан дээр суулгаж өглөө. Эцэн ахадны дуурахгүй бол зөрглөн үгүүлвч тэг чаягийн хат өмөрддөг тэр игнэр буман юмас голбол энэ үгэн тэр үгэн ажиллаар оролдог. Сүүдэр шиг чимээгүйгэн орж гарам элдвийг аялуулгаж хөлсөн асгарсаар ууд нуруунд тасарсан мэт өмгийгөө цуусаар байтал цэцгийн замбарлаг шиг цуцаан ягаан уруулн омголтон мэдрэлээ алдсан буманд чимээгүйгэн цэдэм аялан өгөх борголжийн хүмүүсний хэрэг нүдэнд нь хар зураас мэт тодорж ирснэ. Өөрт нь дэвсж өгсөн өтөг бууц нүд эргэлжлүүлэн газраар дэвсэн перс гэвсний хөг алаг цэцэгдэл бэлэг мэт тамарч байснаа орчлон тас харанхуйлаад явчихжээ. Муураад унсан яадаг тамиргүй амтан гэж их нь муурчгаар урган бүтэж өгдөг юм байгаа бидтэй гэх шивган хатны захирангүй чангатуу гэрийн гадаа тачигнан дуулцснаа. Эсгийн үүд сэвгийн сөхөгдгöd бараанд үзмэн хүрхэндэл тавгар цэцгэн хэтэ хөх магнаг ууж өмсч хилэн малгай тогтуулсан ахаатан араас нь тогс шиг ирэмэран торгон дэлтэй солонготнон мирасаар орж ирлээ. Шивган хатан цэлцалуутай ирээ алдснаас хойш хизээж гэл гарахоргоо ирэн хитэ торгон дуртан хувц өмсөхгүй агаад өөрийгөө цайвар зараад ямар шүнг цогтгийг ягдаг мэдэх тул үзмэн хүрэн хөөх хар ногоонгийн уугалцгээ бүгнэн дуугүйхнэр хэнцэр ганганыг нь илтгэсэн хамгийн сайн цуцаантай рүлэг ид сонгож гол шиг сайхан битээ яв цав таарсан хувц сурлаж өмсдөг бөлгөө. Энэ удаач их ахаатны бараанаар хевсэн дээр сөхөгдөн унсан хөргийг барлаг ихнэр борголж инүдэнд тэрл үзмэн хүрэн дээлийг нь хормын тавгар цэцгнүүд амлан салхинд найхан гангах мэт шавай гой харагдсныг яа. Бос чи наада хатна ус цацаач болсон сэхэж үз. Хашхан гүгийн өр удам хевлэдэ бүтэж байсан ясан үгүй. Жаа их ахаатан буман хатан чирэг чанга битээ хүнэлтэй. Хүүхэд нь сартад уучраад золбох гэсэндээ савсуулга нь илүү хүчтэй агшиж буй юм болов уу? Аливтаас ихж үзээч гэсээр солон бүсгүй. Бумангийн өмнө сөхрөн сууж газрыг нь алгатан сэвлээ. Солон хатан гүлгийн харавхантай царай өнгөлөг бор нүд жартгар дуу бичид гэвтер гүрвэлмэт гавшгаа хөдөлгөөнтэй шалвалцсан шалмаг бүсгүй билээ. Борголж игнэр сандчин
Модон торгоноос бүлгийн цэлэг хүйтэн ус удхан ахаадныхаа зүлгсэн тойлшиг гөлгөрдөг шавшин газрыг нь цэлэг хүйтэн усаар шүршиж зогсдол шипкан хатан сэвхэхийн бос чанахта усыг нь булааж аваад бомонгийн хөстэй ингэрүүд хүйтэн ус зүлгийтэл цацж өргөлөө. Төржсөн илийн голын цагаахан утал цэцэг дэлгэрсэн гоо ногоон хүндийг ор багтаа ундаг асан жороо цавтар мөртөөгөө шогшиж явдал хүйтэн мундар цогоолоо гэсэн зүүчиг юм үзээд бомон хатан ухаарлаа. Бүсгүй амарч гард уншиж байснаа санахаасаа ч өмнө шипкан хатны тавгар цэцэгдгээд урд хормог олж гараад айццсандаа ойд гэж ганц хүчтэй түлэнгүүд шээс алдчихвоо гэмээр доошо нойтон оргоод уяыг нь дагаж бүлийн халуун юмарсан ус нь гарч гав. Борголж ихнэрч ухасгийн хатны хормог дэш өмгд доороос нь нэг гулж исэн бүлийн хөөх юм шивгчний хар гар дээр бүлгийн унлаа. Хөөхд үлсэнгүй бомонж эргэдэл ухаан алдчихав. Өглөөх нь тэнгэр цэлмэг нар ээсэн сайхан өдөр байсан атлаа. Энэ агш нь гинэ тэнгэр нэжигнэн цаглагаан жирс хийгээд явжав. Хөөх тэнгэр гэж солон хатныг тоон өөд хилалцж зогод охин химэн шивгчнийг амдаа бутнан амьсгаач үгүй хөтлөгөөнч үгүй жилдээсэн чургөр хөөх амтны хүйсийг уртаа зэгсэн хурц гутгаар огтлоод дөрвжийн хүүхдүүдийг дамжиж ирсэн ихийн алга мэд зөөлөн умарсан нэхийн дээр тавих гэтэл шипкан шалвалцсан очиж бартлаг их нэрийг түрмгий гэгч нь хажуудаа шиндүүлэгчгээд тэр амьсгаагүй болж гарч жаахан амтныг алган дээрээ гамгүй ширүүн гэгч нь тосч авснаа тас хийтэл алгатан сэгсэрлээ. Энэ л агшин тэнгэр уулын зүүн тийш байх гашуун усны баян бүрдэндэх тоорын түгэлт гайдуугааны төрийн зайран тэнгэр хүлэгт бөө хадаан онгодоо буулгаж байв. Онгод тэнгэр нь бууж ирээд байх тул өрчөн нь галын таглаг үлджээ. Хадаан бөөгийн 15 болдрууд ир буугайн хүзүүний арьсан хингэрэг нэгэн сэрэл байлаа. Шипкан хатан урд савхан гуруутай том цагаан гар дээрх арьс хөрсгүй чигийн улаан өдмөд улаан зурус шиг амтан тэгтэл гинэд атралтан хөтлснө уйлгаж гэхэд хэцүү тасалтан жихарсан дорой дуугаар сулган янгоноход сар өдрөн гүйцсэн мандгар цагаан хүүхэн төрүүлдэг солон хатан тэр дутуу төрсөн улаан зуруу амтныг хажуугаас нь зэрвсгэн ширвэснэ нүрээ урчилгэн иш энэ амтан хэрэгжгүн болж хөрст газрыг тамгалахгүй нэ амьсгалж дийлэхгүй байна хэмээн дотроо бодсон аж тэр агшинд аадар бороо гэрийн туурах нутан асгарав. Хоолны савх шиг нарийнхан хавиргууд нь тоолжмор хэрцээсэн өчүүхэн улаан цээжин түгэлцэн аман ангалдсан тэр амтан үнэхээр томхон гартаа хүний алгыг дүүрэх хэрэггүй дүнгэж төө илүүхэн өрттэй хүн болох хувийн дутсан нь илт ядруухан амтан аж хайдаггүй өнөө хөдөлж хөгшөрч өгсөн чинжи охиныг насны дороотолд ороод шаналн тарчилж буйг нь нэгэнтээ харж гад шипкан охин үр дахин бүгд дурвал хэмээн бомон хатныг хангинан загнаж байсныг борголж шивгчин энэ хүмүүж санан дүнгэж амьсгаатай нүдэ нэгээгүй гүлэг мэд гингэнэж буй тэр улаан зуруу амтныг хэлэнд хатан ууранда хааныг тийш нь шидчихвэ гэж хайхтаа ахадны гарыг нүд салгалгүй ширтэг зур ухаангүй гултайсан бомон хатныг цуцаан цувцаа тэглэр хучлаа. Гэтэл шипкан ирэх биш их хүн юм хаан арай ядан амсгалах тэр дутуу төрсөн охиныг уруус гүгүний хуучны хөвлөгийн дороосна борголжийг улаан цус шүтлийн ямаа муулж арсыг нь авч ирэх хэмээн цаграад хитэн барлаг шивгчин дуудуулж бомон хатныг орон дээр нь хэвтүүлж дулаалан хучлаа. Шинэ амарцсан ихэд шулуулагаар бэлчээрд гаргалгүй уйж өргсөн им хоныг хөгшин барлаг ир муулж байгаад хоньны бэлчээр дээрээс борголж авгаангүй нэгэн улаан алаг ямаа дүүрсээр төгж ирэв. Улаан ямааг муулж арсыг нь хуулж халуунаар нь авчрах зарц хөгүний гэртэл ширүүн төрөн гаштай шипкан хатны төрөл арилж үг гэмээр явдал болжээ. Юу гэвээс залуу их ухаан орсон ч үндийг тэнхээ үгүй хөвцээр байх зур ахатан халуун бүлийн сүү хүнчин гэж өнөөх нэлцрэн аманд бусаан хоололсноо бомон хатанд халуун шүл оожуулан тойлов. Тэгсний гаднаас
Улаанаас Яманы найдан арс барьсан барлаг хүүг орж ирмэгт тэр хүү халуун арсанд өнөөх нэлхийг боож зангидаад үннээс өлөгчв. Хөлх өнгөрснөөс хойш буман хатны хөгөнд тэр чигтээ тусалцсан орсонгүй. Харин түргийн галанд нэрвэгдэн бүтэн сар гэвтэгтэй өнөөх зүүднийхэн цагаан хүн шувуу намар болоогүй байхад эд цунаар ганган эргэлзээр халуун орныг зорин буцаж байна гэж үе зүүдэлдэг байв. Ихээсээ 2 сараар дутуудурж уушг нь агаар сорох чадалгүй. Савх шиг нарийнхан хавиргнуудаа хэрцээлгэн түнхэлцтэл амсгалдаг. Уйлгачны гэлгүй улаан цоров төрсөн өнөөх нэрэ огн дулаахан гэрт Яманы арсанд болттой. Ихээл ирвэхийн авгалтай мэд бүнтгөр юм үннээс төгслөөстэй сар гарan байсан юмсанд ахатын өдөртөө нэг орж ирж Яманы арсан бодлын амсраар бүлийн сүг тусаж нэрэг хотлно. Бусад үед хинэгч тэр арсан бүгдийг ойртохыг ахатын тас хоргөлжээ. Шипкан хатнаас өгдлээ хайдаг боргож шивгчнийг хит удаа харснаа. Наран мандахын өмнөх үрээ гэгэнээр нэрэг босон улаан алаг Яманы арсан бүгдийгөөс ухаа шаргал гэрэл зазарч байжээ. Орд өргөөний дотоод ёс жаягт багаа сүрлцэн амаа үдэс сурсан борголж энэ тухай хинт ч хэлээгүй байтал Шипкан хатан Яманы арсанд боож үннээс өлгсөн. Цурус үүр шөнөөр гэрэлтдэг гэн шидээгцмэсэн өвдөс Шипкан хатан тэрхүү бодолтой хүүхдийн амийг доргох гэж хайр буруу намын шивжлэг уншихад тэр гэрэл нь бүр хурцаар зөөс хөгжлөм тодордог юм байх гэсэн цуударжээ. Буман хатны гуйлтаар борголж нэгэнтээ үт хивийг цагаар өнөөх бөөрөнхий бодлыг чагнаж үзвэл нэрэ огны зураг сулган цогж буйн дуулцснаар улаан цурав 9 минут гэдгийг тэнцгээсэн аж. Хэд нар бутсан хон нэгэн бүрхэг бороотой гэрт гадаагүй чиг таасан өдөр гинэт улаан алаг Яманы арсанд боолттой авгалтай адил өнөөх бөөрөнхий зүйл хөдлөн амьд амтан буйгаа тунхаглаж чихний хингэрэг хахлам чанга түрэмгий дуугаар угаа орилоо баруун орон дээрээ зүрмөглөжсэн буман хатныг хүүхдийнхээ дуунаар сэрж өндийж завдаггүй байтал Шипкан хатан гаднаас шуурдгийн орж ирв. Яманы арсны улаан алаг хэсгэн түнхэлцэн хөдөлж нэр хааган бүрч чангаар жарлан нартын орчлон хүн болж мэндэлснээ хизээ хон тэнхээ мэдэн зарлаж байлуугаар дутуу төрсөн тэр ангиагүй цурав огноо хүн болно гэдэгт итгэж чадахгүйч амьд мэндүүлтээс гисэн гордлог дээсээр твцсэн буман хатан эхлээд зүудэлж байна хэмээн эндүрснээ нойрноосоо бүрмөсөн сэрж өнөөх маань орилоогүй байгаадаа гэж гайхсаар сэрдгийн үндэж борголжоо энэ юу хөөгч чарлна вэ хэмээн асуув. Шивгчин имийг дуугархаас өртөж Шипкан хатны зээлгэн хоолой гарч чиний төрүүлсэн охин орилж байна. Харин энэ чинь дутуу төрсөн ч дөрөн чирэг амтан болж байж гэнүүдаа гэснээ. Одоо чи Яманы арсан дотроосоо сугран гихэн орчлонтой танилцах цаг нь болсон шүү. Алуу хоньны бүлийн шүлцгийг үзэх гэж дуулдав. Шипкан хатан үннээс сүлдтэй хүүхдийг болгон баруун орон дээр тавьчихсан өнөө улаан алаг Яманы арсыг задлан хайчгшил бүрцэн гарцтай ширүүнүүд нь ихэн гараар ивэлж Яманы арснаас гарыг өөцөг минь хэмээн хүүхдийг өхөртгöd тэр нэрэ уйлгаа зогсож өмнөөс нь ийн уун гэсэн аваа гаргав. Хорглон харнууд дээр ширтгэн имэг ихэнхээ дуу хоолойноос өхөртөл гарыг нь ялган тагнаархах мэт буман бусгүй үүнийг үзээд гайхаш тасран яахаа мэдэхгүй болжгоо. 10 сараа гүцэх яагаад үгүй байхдаа хар зөнгөөрөө яах ихэн зургүй халуун хөвлийгс нь унаж хүн болон дөрнөг найдлага үгүй. Арс хөрсөн бүрэлдээгүй шахуу агаар амсгалах тэнхээгүй байсан энэ хүүхэд Яманы арсан дотор боожж ийхүү дуушуу орчгон чинээ их санах билээ. Удалгүй борголж гаднаас хоньны бүлийн шүл гүзэнд нь хийж авчрав. Шипкан хатан охиныг бүлийн шүлөөр угаахад сайн тохион чинээхэн битээ огон хүүхд талбад ууцаа тэнэлгэн сүнэж ившин нүдэн нуглахад цаа ирүүл хүүхдийн шинжтэй огон хүүхэд дахин бүүтрүүлээрэ хэмээн бэрэг цагандаг хатам ихэн цагаас өмнө энэ орчлон яран сандран ирсэн хүн болох царайгүй улаан өчиг царуугаар энэ хүүхдийн халуун
бүхэн ямиг аварснаар барахгүй. Ийхүү хүн хийгээд угаалan үлдэж зогсгоо нь үн эрдний хөрөөл юм биз. Халуун хөвлөд нь бүрэлдэн саяхны хүртэл уулаг алдтал нь тэр зүудэнд нь хуншуун дүрээр ирж асан. Огн өрн ямааны ярсан дотроос гарч ааг уг дуухран сарвалцгийг үзээд буман охиныг минь надад өгөөч хэмээн дараахан дуугаргуйлаа. Хөгжин тусалцуугүй гарч нь өчөөгнж тамиралга алив нэг үнэрлэж үзтээ. Шипкан хатан тэр хүүхдийг өөрөөсөө унагсан юм шиг бүхэл орчлонгоос харамна. Төрүүлсэн ихтэн хүртэл ганцхан удаа үнэрлүүлээд буцаан авч илгэндээ инхрээлэндээ өрч өвөл өгсөн үхрийн ивэр олж ирэх хэмээн өргөөний байдаг захирав. Тэр өвөл хайтугын үхэр сүргээс хитэн үнэ өгөхөд хашир байдаг хүүхдэд өгч хийгүүжин гэж бүдүүн дугуулмайд хос ивэр хатгалсан. Өнөөдөр тийхүү хэрэг болсон нь тэр ахаата энэ их сүтээ сарлгийн үнэний ивэр юм. Хүүхдэд ээлдээ өгч болгох нь буй цаа гэд шалгахгар бүдүүн гутууга байдаг. Хатанд угаараа хар тарлан үзүүрээрээ цэгэр саарл ман мэд унгалгалсан бүдүүн ивэр барив. Хатан ахайн завраар боргойлж өнөөх иврийг тохоо дүүрэн буцлан халуун шар зүгээр угааж бортгаасан залан үзүүрт нь мөн үнэний хатаасан хөхийг дэвтэн өглөж хөөхөвч хийснээр өцгөнч нэгэн охин ивэр өгчтэй болов. Тэр өдрийн нар ханын толгойд буух хуйст хайтугаан орд өргөндөө бууж баяр дээр нэгэн баяр нэмэгдэв. Хайтуг аянданаас буцаж ирсэн тэр үдэш хоньны зум тавьж найрлан зингэж байхдаа шин төрсөн охинд эмэг их нь ажруу буюу сарны гэрэл хэмээн нэр хайрласныг эцэг нь хүүхдийн зүүн чигэнд нь урамтай шившвэ. Эцэн Чингис хааны хүү их хаан өгөөдийн хүү хашийн хүү хайтуг. Хайтугийн охин ажруу буюу сарны гэрэл гүнж ингэж төрсөн ажгуу. Өнөөдөр та бүхэндээ Чингис хааны удам Хайтуг хааны охин өрн дорны түүхшэстэрт хүчт бүх гүнж гэж алтарсан дураантаа дөрийн гол дүрт мөнхөрсөн хотол цагаан ажруу гүнжийн түүхийг уншиж өглөө. Ингээд таалагдсан гэдэгт найдаж байна. Хэрвээ тань таалагдсан бол хотол цагаан гүнж номыг уншихыг санал болгож байна. Бас шүүдэр цэцэг зохиолчтой ном унших эрхийг өгсөнд маш их баярлалаа. Ингээд бүгдээрээ дараагийн дугаараар